Сайн бичлэгээр бүгдээрээ P6 програм дээрээ хэрхэн хугацааны хязгаарлалтуудыг оруулж өгөх вэ гэдэг талаараа авч үзье. За үндсэндээ бол constraint гэдэг ойлголт. Жишээлбэл одоо бид нар барилга угсралтын төсөл ч юм уу те одоо дэд бүтцийн төсөл хэрэгжүүлж хахад хүйтний хувилралт хийж болохгүй ажлууд байдаг. Тэгэхээр тэдгэрийг одоо анханаас нь тэднээс хойшоо энэ одоо дуусч одоо эхэлж болохгүй ч гэдэг юм уу те. Нэг тиймэрхүү байдлаар хязгаарлалтуудыг хийж өгөх боломжтой байгаа. Төслийн менежментийн програмууд дээр. За бид нар бол өмнөх бичлэгээр энэ уялдаа холбоог хэрхэн оруулах вэ гэдэг талаар авч үзсэн. За энэ дээр бид нар тодорхой schedule хийснээр оруулсан уялдаа холбоогоо бодуулж авна гэдгийг бол авч үзэж байгаа. За тэгвэл энэ удаа бид нар detailed view хэсгээсээ статус хэсэг рүү очие. За тэгэхээр энэ статус хэсэгт маань биднэрт юу харагдаж байна вэ гэхээр constraints гэдэг энэ сонголт энэ dot хэсэгт харагдаж байна те. За энийг одоогоор оролдохгүй байжгаад дээд талд нэг жишээ авч үзье. Жишээлбэл энэ талбайн цэвэрлэгээ гэдэг ажил ямар нэгэн шалтгаанаар 4 сарын 8-нд биш заавал одоо захирлын тушаалаар ч гэдэг юм уу те 4 сарын 15-нд эхэлнэ гэж тооцсон. За ингээд тооцчоор надад нэг асуулт гарч ирж байна. Хэрвээ одоо та энэ тохиргоог хийвэл 24 оны 4 сарын 15-наас хойшоо энэ ажлыг эхэлнэ гэдэг ийм constraint хийж өгөх гэж штэ. Тэрнээс өмнө эхэлж ерөөсө болохгүй гэдэг тийм юм тий тохируулга хийж өгөх гэж штэ гэж. За би тэгвэл тэгье гэж авъя. Тэгээд би calculate хийчихье. За ингэснээр төлөвлөгөө бол төржигтэй ингээд хойшлж байна. За энэ одоо талбайн цэвэрлэгээний ажлын старт маань 15 хэвээрээ. Харин түрүүний бидний нөгөө constraints гэсэн энэ dot-л хэсэгт байгаа энэ хэсэгт ямар нэг юм бид нар ийшээ оруулж өгөөгүй ч гэсэндээ дээдлийн хэсэгт нь одоо гараараа оролцсон учраас dot-л хэсэг рүү шууд ороод ирж байна. За тэгэхээр эндээс бид нар энэ constraint гэдэг нь ямар учиртай юм бэ гэдгийг бол ерөнхийдөө харж чадна гэж бодож байна. За нэг ингээд задлаад үзвэл одоо тэдэн гихтэл дууссан байх хэвээр. Тэднээс одоо хоошоо эсвэл яг тэдний дотор дууснаа гэх мэтлээ ингээд ийм тохиргоонуудыг хийж өгч болох нь байна. Онцгой нөхцөл байдалд. За тэгэхээр трийг харгалзаж үзээд энэ constraints гэдэг хэсгийг бол ашиглаад явж болох нэ. За эхний ээлжинд бол програмыг сурж байгаа. Өмнө нь Microsoft Project ч гэдэг юм уу ямар нэг юм schedule management-ийн програм дээр ажиллаж байгаагүй бол эхний ээлжинд энэ constraint гэдэг хэсгийг аль болох одоо тохиргоог нь хийж ашиглана гэхээсээ илүү энэ non гэдэг тохиргоогоор нь авч яваарай гэдгийг би та бүхэнд бол хэлмээр байна. Төлөвлөгөөгөө илүү динамиктай наашаа цаашаа гүйлгүүлж харахын тулд зарим нэг яалтчгүй одоо нэг иймэрхүү constraint хийх шаардлагатай юмнууд дээр бол тусгайлан хийж өгөх хэрэгтэй. Тэгэхээр яавал энэ үүсэх вэ гэдэг нь бол саяны жишээн дээр харагдлаа тийм. Start finish хоёрын одоо айл нэгийг эсвэл хоёулангийн тохируулж өгөхөөр тэр үед энэ constraint гэдэг юм маань үүсээд биднэрт харагддаг байх нэ. За тэгээд та бүхэн өөрсдийнхөө хийж байгаа төслийн жишээн дээр ганц хоёрыг хийгээд үзээрэй. Тэгээд ерөн constraint тийм юм байна гэвэл ноон болгож жоод ингээд цаашаа төлөвлөгөөгөө үргэлжлүүлээд яваарай. Анхаарах зүйл нь та одоо энэ ажилбарууд дээрээ ямар нэгэн constraint-ийг хүсээгүй тэр constraint-тэй оруулж өгсөн юм биш үстэй гэдгээ бас давхар шалгаж яваарай гэж хүсэж байна. Ягаад вэ гэхээр хүсээгүй constraint-тэй оруулжвал одоо тооцоол бол бас жоохон хүсээгүй хэмжээнд хийгдэн гэсэн үг шүү дээ. За ингээд дараагийн бичлэгээр